Энэ удаагийн видеогоор та бүхэндээ өндөвчний үйл ажиллагааг дэмжих нэмэлт эмчилгээний талаар мэдээлэл хүргэх гэж байна. Уг эмчилгээ нь өндөвчний нөөц багтай, хариу урвал султай, өмнөх стандарт протоколоор цөөн тоннис гаргаж авсан үр хөврөлийн хөгжил султай эмэгтэйчүүдэд бол зөвлөгддөг байгаа. Өмнөх видеонуудаар бид та бүхэндээ нөхөрчгөн туслах технологи төр хэрэглэгдэж байгаа олон улсын стандарт эмчилгээний талаар бол мэдээлэл хүргэсэн байгаа. За үүнээс гадна нэмэлтээр хэрэглэж байгаа даавар, антиоксидант, витамины бүлгүүдийг бид нэмэлт эмчилгээнд бол хамруулдаг. За нэмэлт эмчилгээний мань үндсэн зорилго нь фолликулын хөгжлийг дэмжих, нас бий гүйцэн үндгээс гаргаж авах, өр хөврөлийн чанарыг сайжруулах зорилготой. ДХ-ийн бөөрийн дээл булчирхай болон өндөвчнөөс ялгардаг даавар бөгөөд эстроген болон тестостерон дааврын нийлэгжилтэнд оролцдог. За наснаас хамааралтайгаар нас хамааралтайгаар тус дааврын маань ялгарал бол буурч байдаг. За мөн сэтгэл готрол, ясны сэргэжилт, цэвэршилтийн хам шинж дарах болон бусад автоиммун эмгэгүүдийн үед эмчилгээнд бол хэрэгэлдэг. ДХ-ийн нөхөн үрчгүүд ямар нөлөө үзүүлдэг авч үзцгээе. Өндгээс маань гранулоза болон ТКС-аас бүрддэг. Өндгээс дэх инсулин төс хүчин зүйлийн ялгарлыг ихсгэж гранулозистик эстрадиол дааврыг нэмэгдүүлдэг. За мөн ТКС дэх тестостерон дааврын үүсэлтэнд оролцдог. Судалгаанаас авч үзэхэд 12 сарын хугацаанд өндгөөсийн нөөц хэв эмэгтэйчүүдэд ДХ-ийг урдл эмчилгээ болгон хэрэглэхэд ямарваа нэг тэмнэлзэн ач холбогдол илрээгүй байна. Харин санамсаргүй төврийн 8 судалгааг хамруулсан 2 метаанализ судалгааны дүгнэлтээр өндөвчний хариу урвал султай эмэгтэйчүүдэд эмнэлзэн жирэмслэлтийн хувь нэмэгдсэн байна. За дараагийн даавар өсөлтийн даавар. Өсөлтийн даавар нь өнчин тархины урд хэсгээс ялгардаг шууд ба шууд бус гэсэн хоёр үйлчлэл үзүүлдэг. За шууд үйлчлэл нь өсөлтийн даавар өөхний эсийн адипоцит стик рецепторт үйлчилж триглицеридийн үйл ажиллагааг дарангуйлж цуснд эргэлдэх өндөр нягтрал бүхий липопротеинийг бол хуримтлуулдаг. За шууд бус үйлчлэл нь өндөвч болон өөр бусад эсүүдэд инсулин төс хүчин зүйлийн ялгарлыг ихсдэг. За мөн уураг, өөх тос, нүрс ус усны бицэн солилцоонд бол оролцож байдаг. Судалгаанаас үзэхэд өндөвчний хариу урвал султай эмэгтэйчүүдэд эмнэлзэн бол амьд төрөлтийн хувь илүү байгааг доорх судалгаануудаар дүгнсэн байна. Коэнзим Q10 нь антиоксидант бөгөөд эсийн митохондрийг энерги нөөцөөр бол хангах үүрэгтэй байдаг. Харин өндөвчний насжилттай хамааралтайгаар митохондрийн үйл ажиллагаа алдагдаж байдаг. Зах зээлд олон тооны коэнзим агуулсан бэлтгэлүүд бол худалдаалагдаж байдаг. За бид мөн түүнчлэн хоол хүнснээсээ коэнзим Q10-ыг хангалттай авах боломжтой. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа махан бүтээгдэхүүн, загас, навчит ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдэд коэнзим Q10 маань өндөр тунгаар агуулгадж байдаг. Майонез бол витамин В бүлэгт хамаардаг бөгөөд эсийн дохиод дамжуулах, морфогенез, цитогенез зэрэг олон зохицуулах болон дамжуулах системд оролцдог. За мөн эсийн мембран үүсэх, липидийн нийлэгжилт болон эсийн өсөлтөнд оролцдог. За майонез бол инсулинд мэдрэмтгий чанарыг сайжруулдаг тул инсулин төсвөрчлөлттэй өвчтөнгүүдэд бол зөвлөгддөг байгаа. Тэр дундаа өндөвч олон байлах хашаа хам шинжтэй. За майонезтолын урдл эмчилгээ нь өндгийн эсийн миоз хуваагдалтай эсийн доторх кальци ионы хэлбэлцлийг сайжруулснаа өр хөврөл өндгийн эсийн чанарыг сайжруулдаг болохыг судалсан. Ингэснээр өндгээс боловсрч гүйцэх өр хөврөлийн хөгжил сайжруулахад нөлөөлдөг гэж дараах судалгаануудаас үзжээ. За майонезтол дээр хийгдсэн хамгийн сүүлийн судалгаа бол Кохрени тойм байна. За үнэний судалгааны дүгнэлтээр өндөвчний хариу урвал султай эмэгтэйчүүдэд майонезтол бэлтгэлийг нэмэлтээр хэрэглэснээр жирэмслэлтийн түвшин нэмэгдэж өндгээс эдэх эмчилгээнд хэрэглэгдэх ганатопаны төв буурч байна. За витамин D нь антиоксидант бөгөөд бие дэх кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Мөн фолликулагенез буюу фолликулын хөгжлийг дэмжих, стероидогенез, өр хөврөл бэхлэгдэх зэрэгт бол оролцож байдаг. Нөхөн үрчгүүд витамин D дээр хийгдсэн олон тооны судалгаа байдаг. Жишээ нь 2014 онд хийгдсэн судалгаагаар өндөвчний анхдагч тутамшилтай эмэгтэйчүүдэд витамин D-ийн дутагдал байгааг судалсан байна. За мөн витамин D нь 1 нанограммаар нэмэгдэхэд жирэмслэлтийн түвшин 2%-аар ихсэж байна гэж тус судалгаанд үзсэн байна. Витамин D дээр хийгдсэн
одоо сүүлийн юм тайм өгүүлсэн. Энэ болохоор Харвардын анагаах ухааны сургуулийн эмэгтэйчүүдийн төгмөөс гаргасан судалгааны үр дүнгээр одоо витамин D-ийн түвшин хүн үржигийн туслах технологиор жирэмслсэн эмэгтэйчүүдэд биохимийн болон эмнэлзийн жирэмслэлт тэгээ амьд төрөлт одоо бага зэргийн нөлөө хамааралтай байна гэж дүгнсэн байна. Харин зулбалтын хувьд витамин D-ийн түвшин бол хамаарахгүй байна. За мөн бидний одоо нэмэлтээр хэрэглэдэг дараагийн одоо витамин B-ийн төрөл гэдэг витамин B9, полин хүчил, фолат. За мөн B1, B5, B6, B12 нь бол жирэмслэлт болоо одоо эсийн чанарт бол чухал үүрэгтэй байдаг. Витамин B9 нь ДНХ-гийн нийлэгжилт болон гэмтлийг засдаг. За жишээ нь B2 гэхэд эстрогений одоо метаболизмыг дэмждэг бол B6 прогестерон дааврын ялгарлалтанд оролцож биеэс илүүдэл эстрогенийг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Витамин А нь антиоксидант бөгөөд бэлгийн дааврын нийлэгчлэлтэнд оролцдог. За априкос, сагаа дэ, сүүсэн бүтээгдэхүүн, навчит ногоо, өндөг, загас, маах болоо одоо чиглэг төмөс ловын зэрэгт бол ихээр одоо агуулгадж байдаг. Дараагийн одоо эмчнэр бидний зөвлөдөг одоо нэг нэмэлт бүтээгдэхүүн бол одоо омега байдаг. Омеганд 3, 6, 9 гэсэн нэгдлүүдтэй. За энэ нь болохоор химийн тамианаас хамаарат одоо 3 дахь нь болохоор нүүрс зүрхчийн атомын давхар холбоо 3 дээр давхцаж байл энийг омега 3, 6, 9 гэж нэрлэдэг. 3, 6 нь поли хамаагүй өөхний хүчил бөгөөд одоо essential тос гэж одоо үздэг хүний одоо бие организмд бол нийлэгчдэггүй гэсэн. Тэгэхээр гаднаас одоо нэмэлтээр авах нь зайлшгүй шаардлагатай байдаг. За бид 3 төрлөөс бол омегаг одоо хоол үсдээс бол авах боломжтой. За омега нь альфа-линолеины хүчил, эксапентагены хүчил, дезоксигексаны хүчил гэсэн одоо ийм 3 төрөлд бол агуулгадж байдаг. Альфа-линолеины хүчил нь флаксид буюу майлангийн өөр, за шош хушганд бол агуулгаддаг байхад эксапентагены болон дезоксигексаны хүчил нь одоо тослог ихтэй загас тэр дундаа сардин, май загас зэрэгт бол хэмжээгээр бол агуулгадж байдаг. За омега 6 нь 2 одоо төрөл байдлаар бол хоол хүнсээс бол авч болдог. Энэ болохоор линолеины хүчил, архидины хүчил хэлбэрээ. За линолеины хүчил нь болохоор шар буурцаг тоос, за самрын тоос, эрдэнэ шишийн тооснд бол хэмжээгээр агуулгаддаг байхад архидины хүчил нь мах, өндөг, сүүсэн бүтээгдэхүүн, самрын тоос зэрэгт бол агуулгаддаг байна. Омега 9 нь моно ханаагүй тос гэж бол нэрлэгддэг. За энэ маань болохоор ургамал болон амтны гаралтай тоснд бол хэмжээгээр агуулгадж байдаг. За омега 9-ийн өөхний хүчлийн гол төлөөлөгч нь бол алианы хүчил. Алианы хүчил нь агуулгаддаг хүнс бол канол, наран цэцэг, оливын тосын найрлаганд бол агуулгадж байдаг. Омега 3, 6, 9-ийг одоо тэнцвэртэйгээр хэрэглэснээр нөхөн үржих болон босоод одоо бие организмд сайнаар нөлөөлөх юм аа. За мөн одоо энэ омега маань хүүрчгийн системд ямар нөлөө үзүүлж байна гэхээр дааврын үйл ажиллагааг дэмжих зорилготой өтрээний шүүрлийг шингэлдэг нөхөн үржих эрхтний одоо цусан хангамжийг дэмждэг ийм одоо үйлчлэгээ таах нэ. 2020 онд хэвлэгдсэн энэхүү одоо нэмэлт эмчилгээний үр дүнг дүгнсэн метаанализ системчсэн тойм өгүүлэг хэдүүлээ авч үзцгээе. Уг судалгаан дээр нэмэлт эмчилгээний эмчилгээнд дээр хийгдсэн судалгаануудыг одоо хавсруулсан 1124 судалгааг хамруулж за орох гарах шалгуурын дагуу одоо 19 судалгааг одоо төвөрлөн үзэж одоо дүгнсэн юм судалгаа байгаа. За уг судалгаагаар одоо энэ графикт гарч байгаачлан өсөлтийн давар тестостерон, DHA хэрэглэхэд одоо жирэмслэлтийн хувь маань тодорхой хувиар нэмэгдсэн байна. Харин летрозол, кламифен зэрэг нэмэлт эмчилгээ хэрэглэхэд одоо жирэмслэлтийн хувь маань харьцангуй одоо бусдад харьцуулахад бага байна. Уг судалгаанаас дүгнэж үзэхэд өндөвчний хариу урсгалтай эмэгтэйчүүдэд сэдэлт эмчилгээтэй хавсран DHA, коэнзим Q10 өсөлтийн даавар хэрэглэснээр сэдэлтийн үед хэрэглэгдэх ганодопины түн бага, эмнэлзийн үр дүн болох жирэмслэлтийн хувь илүү байна. Харин кламифен эмчилгээ нь ганодопины түн бага шаардагдах бөгөөд эдийн засгийн хувьд үр нөлөөтэй хэдий ч эмнэлзийн жирэмслэлтийн хувь бага байна. Эдгээр нэмэлт эмчилгээг та зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглээрэй. Анхаарал тавин үзсэн та бүхэнд баярлалаа.